Бид бүхний нөр их хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд Баянтуман сумын эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсны түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Энэхүү ойгоороо анх удаа түүхэн баримтат кино контентоо эрхлэн бэлтгэн та бүхнийхээ сонорт хүргэж байгаадаа таатай байна. Тус кино контентонтой хүн эмнэлэг үүсэн байгуулагдсанаас хойш үеийн үед ажиллаж хөдөлмөрлөж байсан болон одоо түүчлэн ажиллаж байгаа ажилчдынхаа намтар түүх хөдөлмөр алдрыг олон түмэндээ түгээн хүргэхийг чухалчлан хичээлээ. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах явдал төр засгийн бодлогын нэн чухал хэсэг болж хүний эрүүл мэндтэй холбогдсон асуудлын бүх талыг хамарсан бодиттой тогтолцоо бүрэлдэн хөгжиж ирсэн нь Монгол улсад орчин цагийн анагаахын шинжилгээ ухаан үүсэн хөгжсөн 104 жилийн хугацааг ардаа үджээ. Энэхүү хугацааны 70 жилийн түүхийг манай эмнэлгийн үе үеийн ажилчдын хөдөлмөр хамтдаа бүтээлцсэнийг дурдхад туйлын их таатай байна. Тус түүхэн контентыг бүтээхэд баримтсэлт, намтар түүх цуглуулах, үе үеийн ажилчдын ахмад ажилчдын яриа дурсамжийн бичлэг авах, басхүү хорвоогийн мөнх усыг үтсэн ахмад ажилчдын талаарх дурсамж яриаг хүүрнэн өгүүлэх зэрэг олон талын ажлыг хамтран бүтээлцсэн ахмад ажилчид болон тэдгээрийн үр хүүхдүүд ач зээ нарт юуны төрөнд талархлаа илэрхийлье. Энэхүү нүсэр их ажлыг бүтээхэд цаг хугацаа охорхон баримтсэлт хомс байсан учраас алдсан болон ерөнхийлсэн зүйлс байхыг үгүйсгэх аргагүй юм аа. Мөн хүн эмнэлгийн түүхэнд зайлшгүй орох ёстой хүн орхигдсон ч байж магадгүй. Анхны юм бүхэн учир дутагдaltaй байдаг. Гэхдээ нүдийг нь оноогүйч нүүрийг нь онсон хэмээн лавтаяа миний бие итгэж байна. Эмч сувлагч, эмнэлгийн ажилчид гэдэг сая төрсэн хүүхдийн дуунаас эхлээд амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх хүний амьдралын бүхэл хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчтний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотны найз болсон эрхэм мэргэжилтэнгүүд байдаг. Энэхүү кино контент нь архивын сан хөмрөг, ахмад эмч сувлагч ажилчдын дурдтгал дурсамжийг наривчлан шүүн тунгааж үзвэл илүү олон зүйл тодорч дараа үед түүх шаштраа баяжуулах боломжтой болох юм гэж үзэж байна. Одоогоос 10 жилийн өмнө бид бүхэн анх удаага түүхт 60 жилийн ойгоо сумын ард иргэд үе үеийн ажилчдынхаа хамтаар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байсан нь саяхан мэт санагдавч өдгөө 10 жилийн хугацааг ардаа өнгөрүүлсэн байна. Энэхүү түүхэн хугацаанд тус эмнэлгээс төр засаг, аймаг орон нутгийн нэрэмжит тэмцээн уралдаан, төр засаг нийгмийн дээд шагналуудаар шагнагдж байсан ахмад болон одоо үеийн ажилчид олоноор төрөн гарсныг зохон дурдъя. Энэ нь тус эрүүл мэндийн төв амжилт бүтээлээр дүүрэн дэгжин дэвжиж хөгжин цэцэглэж ирсний нотлогоо юм аа. Амжилт бүтээл гэдэг хизээч гинтийн аз од байдаггүй. Энэ нь олон жилийн нөр их хөдөлмөр, хичээнгүй зүтгэлийн үр дүн, тогтвор сууршилтай нэг бодлого төлөвлөлтөөр замнаж ирсний үр дүн байдаг. Үүнийг та бүхэн тус түүхэн баримтат кино контентоос хэсэгхэн ч болтугай сонирдох болно. Мөн 2022 онд 20 ор бүхий хүчин чадалтай орчин үеийн стандартад нийцсэн шинэ эмнэлгийн барилгаа 1.5 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэйгээр улсын төсвийн хөрөнгөөр бариулж улсын комиссаас хүлээн авсан түүхэн үйл явдал тохиосон. Энэ нь олон жилийн уйггүй хөөцөлдөлгөө шийдвэр гаргагчдын төвшөнд уламжлагдсан биелэлээ олж одоо бидний ажлын орчин нөхцөл сайжирч сумынхаа ард иргэдэд таатай орчинд үйлчлүүлэх боломжийг бүрэн хангаж чадсанаа дуулдахад таатай байна. Ингээд Монгол улсынхаа хүн амын эрүүл энхийг хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг мөр зэрэгцэн хашиж амжилт бүтээлийн он жилүүдийг хамтдаа туулж төрлөх байгууллагынхаа түүхэн хуудсыг бичлсэн үе үеийн ахмад ажилчид, их эмч, их өргөгч, бага эмч, сувлагч, туслах ажилчид ба тэдний гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нар болон одоо хамтран ажилладаг байгууллага, аж ахуй нэгж, иргэд та бүхэнд
Баянтүмэн сумын эрүүл мэндийн төв үүсгэн байгуулагдсан түүхт 70 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж та бүхний ажил хөдөлмөрт өндөр амжилт, амьдралт нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн өрөөё. Та бүхний үйлс тань ариун, үг тань цэцэн, бүтээл тань ариун, бэлэг тань хурц байх болтугай. Бид бүхний хамтын хөдөлмөрөөр бүтсэн энэхүү түүхэн баримтат кино контентыг тухлан сууж таалан болгооно гэж хүсэж байна. Эрүүл энхийн мананд багт төсгөд хүн ардынхаа эрүүл энх аз жаргалын төлөө өндөр халуун сэтгэл, өндөр хариуцлагатайгаар ажиллаж ирсэн эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, эмнэлгийн салбарт ажиллагчид мөн үе үеийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ахмад муурлууд та бүхэндээ Баянтүмэн сумын хүн эмнэлгийн салбар үүсгэсний түүхт 70 жилийн ойн баярын мэндийг сумынхаа нийт иргэдийн өмнөөс чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. Та бүхний мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүй, чин сэтгэлийн тусам засралтгүй хүчин зүтгэлээр олон хүнд аз жаргал амьдралыг бэлгэрсээр ирсэн билээ. Эмч хүний хамгийн эрхэм үнд зүйл болох хүний амьнас эрүүл мэндийг хамгаалахын төлөө өргөсөн тангарагтай үнэнч байж нийгмийн өмнө хүлээсэн хүндтэй үүргээ өдөр бүрийн хичээл зүтгэлээр нэр төртөө биелүүлж ирсэн үе үеийн эрүүл мэндийн салбарт ажиллагч та бүхнээрээ бид бүхэн бахархаж бас талархаж байна. Түүхт баярын мэндийг хүргэж эрүүл мэндийн салбарт ажиллагч та бүхэндээ эрүүл энх, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За Баянтүмэн сумын манд эрүүл мэндийн төвийн түүх 70 жилийн энэ жил тохиож байгаа. Тэртээ 1955 оноос хойш өдгөө 70 жилийг үзэж нэгэн 70 түүхийн хуудсыг ингэж нэмсэн байна. Тэгээд 70 жилийн хойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа Баянтүмэн сумынхаа эрүүл мэндийн төвийн эмч, ажилтан, эмнэлгийн ажилтан мөн үе үеийн эмч нар, сувлэгч нартаа ойн баярын мэндийг дэвшүүлж байна. За энэ сайхан өдөр бид бүхэн 2025 онд эрүүл мэндийн төвийнхаа түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр бид бүхэн зоригшуулуудаад бэлтгэл ажлыг хангаад өнөөдрийг хүрлээ. За энэ хугацаанд 70 жилийн хугацаанд ахмадуудын маань түүхийг, энэ эмнэлгийн түүхийг бичлэлсэн ахмадууд маань манай эмнэлгийн цагаан өргөөнд маань хүрэлцэн иржээ. Тэгээд ахмадуудынхаа сайхан дурсамж яриа та бүхэндээ хүргье. Тэгээд бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргье. Хүрэлцэн ирсэнд их баярлалаа. За тухайн манай байгууллага үүсгэн байгуулагдаад анх бага эмчийн салбараас их эмчийн салбар болтлоо өргөжж өдгөө 70 жилийн түүхийг бичлэлцжээ. За энэ хугацаанд ахмадууд маань та бүхэн маань эмнэлгийн түүхийг түүчээлэн өдийг хүргэсэн алдар гавьяатай хүмүүсээ. Тэгээд тийм учраас ахмадуудаа би энэ ойн бэлтгэл ажлын үед бас та бүхнийхээ алдаршуулахаар урин залаад бай. Тэгээд ахмадууд маань энэ түүхэн 70 жилийн хугацааны хэдэн жилийг энэ байгууллагатай нэр холбосон үйл гавьяага хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хэдэн жил ажиллаж өдийг хүрвэ гэдэг энэ сайхан дурсамжуудаас хуваалцаасай гэж хүсэж байна. Тэгээд эхнээсээ та бүхэн маань өөрсдийгөө танилцуулаад тухайн үеийн нийгэм, улс төрийн байдал болон хүн амын эрүүл мэндийн байдал ямархуу байсан талаар та бүхэн маань
сайхан дурсамж яриагаа өрнүүлээч гэж хүсэж байна. За намайг Гардын алтан цэцэг гэдэг. Би 1989 оноос одоо 2019 оны хооронд нийт би нэг 29-30 жил одоо энэ эрүүл мэндийн төвдөө нарийн ажлыг хийгээд өндөр насныхаа тэтгэврт гарсан. Тэгээ одоо өнөөдөр ингээд түүх 70 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа эрүүл мэндийн төвийнхээ хамт олон ах хамдууд одоо үе үеийн нийт ажилчид та нартай 70 жилийн баярын мэндийг хүргье. Хуучин бол одоо бид нар их олоолаа сайхан ажилдаг байлаа. Одоо тэгээд тэр үед чи бид нар их юу яадаг гэсэн л та. Миний хувьд ихэд одоо нарийн ажил гэдэг чинь бас нэг эрүүл мэндийн төвийн байгууллагын одоо ард талыг дааж ажилдаг. Одоо өвчтнийхөө хоол хүнс одоо тэгээд бас орон дуудлаганд явах машин тэрнийхээ бензин цосыг хангаж яг бэлэн байдалтай л тийм үүргийг гүйцэтгэдэг байлаа. Одоо тэгээд бас санхүү эдийн засгийн хувьд бол одоо үр авдаг, аль болох үр авдаггүй тэгэж ажил санхүүгийнхаа тайланд мэдээгүүд үнэн зөв цаг хугацаанд нь гаргаж өгдөг. Тийм л үүрэг хариуцлагыг өгч ажиллаж байлаа. Тэгээд тэр үед ч бод их дурсамжтай сайхан үе байдаг байлаа. Зах зээл дөнгөж шилжчихсэн. Бид нар чи 90 он гэдэг чинь дөнгөж зах зээлийн үе байсан. Тэгээ одоо энэ сумын дэлгүүр маань их сайхан ажилдаг байсан тэр үед. Тэгээд сумын дэлгүүрээс бид нар чи хүн сараа татаж авна. Тэгээд өвчтөндөө аль болох амттай, шимттэй одоо эрүүл тийм юугаар л үйлчлэхийн төлөө ажиллаж явж байсан бидний хувьд бол. Мөн одоо ингээд манайх чинь яг тийм гараж гэж байдаггүй байлаа тэр үед. Тэгээд өөртөө гадаа түлээгээ хөрөөдөж бэлдэн одоо асрагч, совилогч, тоогооч бүхэл аж ахуйн ажилчид бүгд бэлддэг байлаа. Гадаа гараашаа галлна. Тэгээд одоо шөнө алсын дуудлага ирэхэд жолооч маань ирээл гараашаа онгоолгоод тэгээд машиныг л хөлдөөхгүй л бэлэн дуудлагууд ямар ч хэзээ ч ирж болдог. Тийм учраас одоо машинаар ямар ч гэсэн хөлдөөхгүй бэлэн байхын тулд өдөр шөнө ээлжин асрагч нар бүгд гал хөлдөө түлээл ингээд аюул сайхан явж бид нар тэгээд ард олныхоо одоо эрүүл мэндийн энэ одоо инким мананд бол тасар хүн бүгд л одоо хүчинд зүтгэж ажиллаж байсан. Тийм сайхан үед. Одоо бол одоо ингээд юм сайхан хөгжчихсэн бүх юм ингээд халаалт мадаалт биелэн одоо тэг ингээд бид нар чинь энэ хуучин барилгатай байхад ажилладаг байлаа. Одоо ингээд шинэ барилгатай орчихсон эмнэлэг маань аюул сайхан орчин үеийнхээ одоо юугаар тоног төхөөрөмж бүх юмар хангагдсан. Одоо аймагтаа бол ингээд 14 сум дотор хамгийн анхны ийм 20 ор бүхий хүчин чадалтай ийм сайхан барилга байгууллагын ашиглалтанд ороо тоног төхөөрөмж ингээд бүгд тоноглогдоод ажиллаж байгаа. Эмнэлэгийнхээ хамт олон дахин баяр хүргье. 70 жилийн маань түүхийг бүтээлцэхэд хамт байсан зарим найз нөхдүүд эгч нараа дурсахад бас их зүйтэй болов гэж бодож байна. Тэгээ одоо манай совилогч Дулмын гөлгөө өгч маань байна. Бас асрагч гөлгөө өгч маань байсан. Тэгээд Дашимаа гэдээ бас нэг угаагч өгч маань байлаа. Бид нар яг хамт ажилладаг байсан. Бид нар хүүхэд байхаас эхлээл хамт явсан. Одоо тэгэгч маань. Тэгээд манай хэм бэ? Совилогч хотгон цэцэг тийм совилогч хотгон цэцэг, асрагч алтан цэцэг. Тэгээд цэвэрлэгч отгоо өгч их хөгжилтэй ихч байдаг байлаа. Дандаа бид нарыг нээлгдэг. Нийтдээ юм яриад бид нар чинь. Яг үеийн юмшиг тэгж авдаг ихч маань. Одоо эднэрийг дурсахгүй яхин арга байхгүй. Тэгээд одоо эднэрийнхээ үр хүүхдүүдэд одоо сайн сайхан амьдарч байгаа. Үр хүүхдүүд дахтуусд нь бүгдэнд нь баярын мэнд төргээд бүгдэнд нь эрүүл мэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За намайг Цэнтэлзэн Эренцэн хурлаа гэдэг. Би 90 онд эмнэлэгт орсон тоогооч арга. 24 жил 6 сар тэтгэвртэй авсан. Фермээс ирж тоогооч хийдэг байсан. Би фермд гэртээ байсан. Өглөө 6 цагт тэндээс наашаа ирээд тэгэл энэ дээрээ л совилогчтойгоо усмсай барин модтой өрөөднө. Тэгэл хоолундаа бэлдээл өгдөг байсан да. Сүүлдээ би асрагч хийсэн юм аа. Хэдэн жил ажиллаад. Тэгээд одоо бид нар чинь эмч мэмчээ дуудангаа ерөөсөө л асраг совилогчаа дагуулаад мод бариад тэр үед чинь хайхтруу нааш гэж байгаагүй эмчээ дуудана. Зарим хүмүүс нь бас гэр орондоо төрөн термерний чинь бид нар ч өөрсдөө эмнэлгийнхаа унаг дууддаг л байсан л дээ. Буйнах жолооч байсан. Тэ буйнахаараа авчираад тэгээд л эмнэлэгтээ авчираад л тэгэл манай эмнэлэг сайхан байсан юм баг хуучин эмнэлэг гоё л байсан. Би хуучин эмнэлэгтээ хатал ажиллаж байсан л та. За намайг Баяны Болормаа гэдгээ. Би энэ эрүүл мэндийн байгууллагт одоо 30 жил ажиллаад сая тэтгэвртэй гарчаад шинэхэн одоо отхон одоо тэтгэврийн эзэн болчиход байж энэ да. Одоо тэгээд би анх энд Баян Түн сумынхаа эмнэлэг гэж байсан тухай үед те эмнэлэг
94 онд ирж ажиллаж байлаа анх. Тэгээ тухайн үед бол яг бас бидний үед бас асрагчтай миний асрагч одоо Эрдэнэ харлаа гэж миний хажуу сууж байна. Тэгээд бид хоёр ээлжинд гардаг байлаа. Мөн л одоо тэр үед чинь утас гэж байгаагүй дуудлага ирэхээр мөн одоо сахиуртайгаа ч юм уу эсвэл тэгэл хоёлаа ч юм ингээл цолгчтай хоёлаа өстой харин нохоо шагуулаад л ингээд дуудлагынхаа юмч хэлэх гээл бас явна. Тий бас тухайн үед бол тийм л байсан үе л дээ. Тэгээд одоо тэр үед бол одоо үйл өөр бас л доо одоо бүх юм одоо нээлттэй тий утастай бүх юм ингээд уцаар ингээд ярьцдаг болсон. Тэгээ тухайд тийм үтээс анх намайг ирж хахад оюун цэцэг эмч маань одоо бага эмч их барих бага эмч оюун цэцэг эмч маань анх надыг энд ирж хахад одоо тосож авч байсан. Тэгээ тухайд бас сайхан хамт олон надыг тосож авч байсан юм аа. Тэгээд эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа бид чинь ер нь тэгэл тухайн үеийн одоо үйл ажиллагаанд бол гар бие одоо тэгээд ар гэр одоо байдгийн те бүх юм умартаал ингээд эрүүл мэндийнхээ байгууллагад хүч зүтгэн оролцож ирсэн. Тэгээд аль болох одоо өөрийнхөө чадах боломжтой хэмжээнд одоо үйл ажиллагаанд оролцож одоо тухайн үед бас залуу байсан бас нийлэн залуу байх үедээ бол тэгэл урлаг спорт одоо бүхэл юмд нь одоо бас их өөрийн биед оролцож бас их одоо тухайн үед бас одоо залуу гэдэг утгаараа одоо эмнэлгийнхээ одоо зохион байгуулах бүхэл үйл ажиллагаанд оролцож байлаа. Одоо тэгээд одоо бол одоо орчин цаг нь одоо цаахан болцсон цаг болсон байгаа. Одоо яг тэр үед бол бас нөгөө юуны үе байсан болохоор бас янз бүрийн юунд бол үйл ажиллагаанд оролцоод бас хүндрэлтэй үе байдаг л байсан байх та. Одоо тэгээд 1918 оноос хатаа ковид эхэлсэн үе. Ковид үед бол бас маш их ачаалттай бас байсан. Тухайн үед бол бас харин одоо эрүүл одоо ард иргэдийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд бол маш их одоо хүч одоо хөдөлмөр юу гэдгийг одоо тий гар бие оролцож тэгээд ард иргэдийн эрүүл мэндэд бол одоо бүх хүн бүр одоо иргэд одоо хүртээ хэмжээтэй ажиллаханд бол ажиллаж ирсэн дээ одоо тэгт. Намайг Чомлич хорлоо гэдэг. Би эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагт одоо 36 жил байгамчаар ажилласан. Би 2003 онд би Баян түмэн суманда багийн багамч вакцины багамчаар одоо томилогдсон ирээд 6 жил ажилласан. Энэ хугацаанд бид нэр одоо хөдөө багийнхаа одоо бүх хүн амын одоо эргэлтээр хүүхдийнхээ вакцин одоо бүх үйлчлэгээнд одоо бид нэр эхний үед нэг морьтой байсан юм аа манайх. Тэгээд морьтой гэж эмэйл олдохгүй нэг тэгээд байсан. Тэгээд сүүлдээ нэг эхний үед бид нарт нэг ерөөсөө явдггүй нэг морьтой би нэг явж үзсэн. Одоо тэгээд тэр морь нь ерөөсөө явдггүй их хэцүү байдаг гэсэн. Тэгээд сүүлдээ одоо манайхан энэ багийн эмч нарт манай эмнэлэгт одоо мотоциклээр өгөө тэгээд мотоциклээр одоо хөдөө сар болгон бид нэр эргэлтэн яраа хөөхөд жирэмсээ их өндөр насныхаа эргэлтийг одоо хийж явдаг байсан. Тэгээд эхний үед манай жолооч одоо зоргоо бол маш сайн явна, газар мазраа их сайн мэднэ. Тэгээ мотоциклч бас нэг бороотой үе юм уу, шалбаагтай үед бас хэцүү шттэ битэрч одоо нэг удаа л зоргооч их сайн явна л да, газар мазраа мэддэг болохоор нэг удаа хоёулаа нэг шаварт унжилээ. Хамгийн юм одоо нэг 2-3 бөөрөнгө цүнхтэй явна шүү дээ. Эмийн тариагаа авч явна. За эмийн үйлчлэгээ бас авч явдаг байсан. Тэгээ хоёулаа шаварт унаад би бас их ягаад юм унтчлаа гээл нэг уурлах гэж юм яах гэж. Тэгээд тэгсэн чинь зоргоо хоёулаа ойрхон айлд очиж одоо тэр шавар шараагаа цэвэрлж яаж энэ явж ясан удаа байгаа. Тэгээ эмнэлгийн ажил бол ер нь чөлөө заагүй бид нэр одоо эмнэлгийн ажилч ер нь бүгд л одоо чөлөө заагүй гэр орон тэр хүүх суугатаа бол умартаад л одоо зүтгэдэг болсоочтой. Тэгээд бас нэг нийтдээ юм байдгийг одоо хэлж яривал одоо эвгүй ч юм уу ямарч бас нэг мотоциклтэй явсан манай жолооч бол өөрөө сайн явна. Өөр нэг шинэ жолоочтой би нэг мотоциклтэй явсан юм аа. Тэгэл одоо мотоцикл дээр суухчаа бас жолооч нар тал дээр нь суулаа өрөөл бол асалтлаа гэдэг аюу хэцүү шүү дээ. Танихгүй үнтэй явхлаа загна. Тэгээд нэг өдөр нэг явах болоод нөгөө жолоочтой би эхлээд нөгөө мотоцикл дээр нэг унж чаддгүй болохоор бас дажуу маяг суудаг л байсан байл гэдэг. Тэгсэн чинь нэг жолооч манай Баян түмний жолооч манай жолооч байхгүйсэн байсан нэг мотоциклтэй явсан. Тэгээд одоо явлаа. Тэгэхээр манай жолооч гэхгүй мотоцикл чинь аюу хэцүү байдаг шүү. Юу их элсэнд орвол одоо шарууж ундгийн.
юу тэр яндан манданд хөлөө төлөв гэдэл тэглээ. Одоо тэр бодол миний чихэнд их орсон яасан нэг. За энэ нэлээ явж байгаа л айгүй айхтар тийм гүн элсэн дотор л удаа юу өгвөл одоо хэдэн тийшээ тараад унлаа. Унагууд нь би тэгсэн. Яа хөл төлчлээ гэсэн чинь нөгөө жадаа чинь нөгөө моциклоо татаж үзсэн. Та нөгөө яндангуу тал руу л унсан байж тээ гэд нөгөө төрөний хэлжсэн юм надад бодогдоод бодвол хөл мөлөө төлж гэн гэж бодсон юм байл гэдэг. Тэгээд нэг сандраа жадаач маань энийгээ та одоо яндангуу тал руу унцгаад өчрөө сандраад ах ингээд тэгжиж илээ. Тэгээ эмнэлгийн ажиллаар явхад бол ер нь сайхалдаа би ч одоо сүүлдээ моциклтэй явсараад энэ моциклаараа л өдөө сар болгон явж явах чих гоё юм шиг байдаг. Тэгээ хөдөөний усууч бас манайх ч тэр багийн эмчийн нэг тийм төв мөв байдаггүй. Энэ ийм гоё эмнэлэгтэй байгаагүй, хуучин эмнэлэгтэй байсан. Тэгэл бид нар чинь тэр өвчтөнгүүд бас нэг гэрээр эмчлүүлэх шаардлага гарна шүү дээ. Одоо эмнэлэг төвтөлөхгүй өөрөөсөө тэгэл энэ тарайг нь гэрээр заавал тэр айлдаа нэг 10-12 он жижил хийдэг байсан. Тэгээд вакцин тарайгаа хийлгэж байгаа айлдаа бид нар 10 хоногоор тарай марыг нь хийгээд явдаг байсан. Бүх үйлчлэгээ бид нар жирэн иймэрхүү маягаар л явдаг байсан да. Одоо тэр чинь энэ жолоочинд л нүтгэх та одоо айгүй олон айл одоо 80-аад өрхөл байсан шиг санаж байна. 80-аад өрхийн 300-аад хүн амьд үйлчлэн 100-аад 200-аад км 500-аад гэдэг лөө их олон километр явна. Их удаа явна гэвэл бүх айлаа гүйцэнэ гэж явна. Бүх айлаа ердөө алгасахгүй ганц ч айл үлдээхгүй тэгж ордог байсан. Танихгүй жолоочтой явхлаа заримдаа би өөрөө газраа мэдхгүй бас хэдэн айл энэ тэр орхиод алгасаад явах явдал бас гардаг л байсан. Өөрөөсөө явбал ердөө алгасахгүй бүх айлаараа л одоо 5-6 хоног л 4 хоног ч үл явдаг л байсан да. Би энэ тоёрын онт анхан ажилд орсон. Одоо орсон ямар ажил хийжсэн бэ? Асарчийн ажил хийжсэн. Тэр үед асарчийн ажил хүнд байсан. Хүн дандаа төрн халдвар давны одоо айгүй хүнд байсан ажил. Одоо харж байгаа хөнгөжсөн барагтай айгүй хөнгөжсөн харагдаад байна. Тэгээ одон сайхан эмчээр байсан. Тэгээд үүрэгт ажиллаа хийгээд одоо бүх юм аваад тэгээд юу яа цэвэрлэгээ хийн хариуцсан өрөөнүүдтэй байсан. Нэг өрөөтэй байсан. Тэр өнөө өргөн цэвэрлэгээ хийн. Тэгээд үүрэгт ажиллах хайж ороос төвд малд явна, малын өснөөс ахаа явна. Одоо хүрээ хөвөж явна. Тийм ажил их явдаг байсан та. 45 хоногийн хугацаатай өдөө явдаг байсан та. Тэгээд нэг эмчийн удирдлагын дор ажилладаг байсан. 27 жил бодоод би дэвтгүүртээ гарсан юм л гэсэн. За энэ сумын эрүүл мэндийн байгууллагт ажиллаж байсан үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа залуу боловсон хүчин бус улсууд гэр бүлийнхэнд одоо 70 жилийн ойн баярын мэнд хүргэж байна. Та бүхэн сайн сайхан амьдрах ажил үйлс нь өөдрөг болтугай гэж ирээё. Би 1971 онд энэ салбарт анх 5 орон тоотой байсан намайг ирж ажиллахад 2 асрагч, 2 сувилагч, 1 эмчтэй ингэж ажиллаж байсан. Би 71 онд ажиллаад 81 он хүртэл яасан 75 онд их эмчийн салбар анх байгуулагдаад туул эмч, оюун эмч, тэгээд урдын бис гэж дүнбүртэгч байгаа юм. Тэгээд 5 орон тоотой байж байгаа тэр үед 15 орон тоотой 75 оны 7 сарын 1-ээс 15 орон тоотой их эмчийн салбар бол би сувилагчаар ажиллаж байсан. Урд нь бол 2 сувилагчтай, 2 асрагчтай, 1 эмчтэй л ажиллаж байлаа. Тэгээд энэ 81 оноос хойш яг ихэнх юуныхээ сувилагчийн ажлыг 10 жил ажиллаад сумын эмийн сангийн эрхлэгчээр 81 оноос 91 он хүртэл 10 жил ажиллаж яг энэ сумынхаа энэ даван дээр 3 эмнэлгийн байсан данжиж явсан да. Тэгээд хамгийн сүүлийн 10 жилийн бол эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж. Тэгээд яг тусгай үедээ бас 5 жилийн гарцгаад яг эмнэлгийн байгууллагын сайшаа загналагч авчил байлаа. Эмэгтэйчүүдийн зөвлөгөөд олон нийтийн ажлаас бас өөрсдөө хойштой явж байлаа. Тэгээд эмнэлгийн ажил бол их сайхан ажил. Хүн амттай сайхан танигдсан хүнтэй найрсаг болон эмнэлгийн хамт олон бол одоо сайхан хамт олон байсан. Ястаа бид нар гар нийлсэн хамт олноор би ч яг дэвтгүүс гартраа тэгээд хамт олондоо нэг ч удаа гомдож байгаагүй. Одоо ч гэсэн энэ сүүлийн үеийнхэн болон дээр үеийнхэндээ одоо сайн сайхан амьдарч байна. Эднэрт одоо баярын мэнд дахин хүргэе.
За би цогийн буян тогтох гэдэг. Тэгээ 1981 онд одоо энэ Баян Түмэн сумын хүн эмнэлэгт жолоочоор ажилд орсон. Тэгээд үе үеийн одоо хамт ажиллаж исэн эмчнэр болон одоо бүх ажилчдаа энэ 70 жилийн ойн баярын мэнд хүргье. Тэгээ би 1981 онд энэ бүгд шиг хүн жолоочоор байсан. Тэгээд тэрнээс аваад тэгээд одоо 32 жилийн эмнэлэгт дөрвөн тусламжийн жолоочоор ажилласан. Энэ ажиллаж байгаа хугацаанд 4 машин одоо дуусгаад ухаанда тэгээд нэг сая гаруй километр одоо энэ Баян Түмэн сумын нийт хөдөлмөрчид үйлчилсэн байдгийн. Тэгээ яг хоо тэр үед сайхан одоо гिचүүлдэ ер нь Баян Түмэн сумч одоо ер нь ганц хөдөлдөг тэрэг нь одоо ер нь эмнэлгийн тэрэг л байлаа шүү дээ жижиг тэрэг нь. Тэгээ одоо нэг үе дуудлаганд явна. Дараа үед нь болохтой айгүй баг шуудангийн бүр гэнтрэг гүйцэж байлаа шүү. Тухайн үед ч одоо тэгээд ер нь тэр үед ч одоо ер нь тэгээд ер нь шөн одоо унтнагт хичүүлдэ. Тэгээд одоо ганцхан жолооч тэгээд бүгд дуудлагад биел явна. Тэгээ одоо энэ ээлж байхгүй. Тэгээд одоо ер нэг ороо жаахан унтчих л нэг л нохоо шүү клим заадаа дуудлага ирж ийн яаж ийм л гээд ер нь л эгэлжээл тийм ээ. Тэгээд бас тухайн үед залууч байж удаа тэгээд л одоо энэ Баян Түмэн сумын нийт хөдөлмөрчдөд үйлчилж байлаа. Харин би машин дээр хүн өндөрүүлж байгаагүй. Тэгээ одоо ингэ дуулганд очиж штэ одоо ингэ дуулгын эмэгтэй одоо төр хүн аваад чинь. Тэгээд бид нар хийгдэг байхгүй юу? Тэгээд одоо энэ шахацсан одоо тэгээд одоо бүшийн аваад сойж үслээд л ингэ. Тэгээд наашин тавьчих да. Одоо энэ ч баг 100 км-ээс авчирж ил байла, 70 км-ээс авчирж ил байла. Тэгээд одоо сайн бүслэл гэдэг ингэ дээш нь сойж үслээд тэгээд тавьчих да одоо наашаага. Тэгээд энэ төрүүлж байгаа бүшээ харин ер нь одоо ганц хүнч төрүүлж байгаагүй. Тэгээд л авчирна да. Тэгээд ер нь тэгээд гоцоо тэр нэг үе чинь одоо энэ ч авчирд яадаг вэ? Дараа үеэс нь бодоод дандаа аймагт төрхөний хүргэдэг үү? Энэчээс баг төрүүлдэг байлаа шүү. Тэгээд аймагт төрүүлдэг байлаа. За ер нь гिचүүлдэ. Ер нь ихтэй ер нь хүн дуудлага гэдэг одоо тэгээд одоо хэний нэг дуудлаганд би нэг очиж ийсэн. Энэ тэр үчи одоо юу их гардаг байлаа. Галтар царайдаг хянуу гараад одоо улсууд ч одоо баг энэ бүх юм зогсон байдал ордог гэдэг айл майлж ороод юу өдрөгч үзээд тэгсэн чинь нэг утгалуусын одоо бямба хэний одоо хэн биш тийм бямбагийн хүү хингээд биш одоо энэ даваасамбуу гэдэг чинь тэр чинь энэ утгалуулад ингээд тэгээд өөр утгалуулсан. Тэгээд яасан чинь дуудлага гэсэн би яг бэлэн байж явахгүй. Тэгсэн яг автокад яасан чинь юуны урдсан чинь царайн цайлаа юуны урд талд яасан чинь танк урд талд царайд болохоо байлаа. Дагсаргаад хүрээд очисон яг оруултар яг тэр нэг хагалгааны хүн гарч явах таараад тэгээд орсон байхгүй юу. Тэгээд ер нь тэгээд тэгжсэн. Бараг нэг 2-3 минут гоцорсон бол энэ хүн тэгээд явчих байлаа, цусалдаад явчих байлаа. Тэгээд амжиж ирлээ гээл. Өөрхий тэгээд тим аймаар зөв дуудлагын тэр явж илээ л да. Тэгээ ер нь одоо гिचүүлдэ гэж дуудлага гэдэг чинь ер нь хүний аймаа өрсөн юм дээр очиж байгаа нэг гэдэг чинь нэрдэ тэгээд тэгж л явж ирсэн да одоо ер нь. За намайг Самдан шаргын оюун цэцэг гэдэг би анх 1975 онд хүний их эмчийн салбар байгуулагдахад анхны их өргөчээр иржсэн их эмчвэн туул гэдэг Балдангийн туул гэж хүм одоо ч байгаа тэрнтэй цуг ирж илаа. Намайг ирэхэд анх их эмчийн салбар байгуулагдаад манайх ч 15 ортой 15 ажилчинтай тэр үед 3 бага эмчтэй бригад гэдэг байсан. Бригадын бага эмч одоо Чомбонхөө, Нацагдорж, Жамба гэд 3 бага эмчтэй 3 сувилагчтай Цэндийн сосор, Дулмын гөлөг, Араашийн гомбо одоо байгаагаас гомбогч байна. Ингээд 3 хүнтэй асрагч нь болонгууд одоо Лувсангийн отхон Дашима
Дулам-Сүрэн гэдэг энэ 3 хүн байлдаг байлаа. Тэгээд тэр үед чинь юу байхгүй, манайхан чинь машин байхгүй. Бид нар ч одоо дуудлага модлого ирүүл одоо бүр янз бүрийн унагаар явдаг байсан да. Эгээл ганцгалуулж яваагүй морин мотоцикл бас сумд чинь мотоцикл энэ төр чинь бараг байдаг байлаа шүү дээ. 2 3 хүн улаан харин трактор илбэг байдаг байлаа. Тракторт сууж анхны дуудлаганд нэг тракторт суугаад улаан трактор суугаад явсан чинь тэр энийхэн хаана дуудлагаас ирсэн гэсэн чинь энийхэн баруунтай гэл. Тэгээд би ч улаанхрын баруун талд л гараад ирэх юм бодсон чинь нөгөө машин чинь трактор ч яваад байдаг. Би тэр үед одоо залуу байсан болохоор нэг өндөр скетэй гуталтай нэг ийм нэг оноотой нэг юм дээлтэй ингээд ирдэг юм а. Тэгсэн чинь нөгөө трактор нь халуунд юугаа хаалгаа авчихсан. Одоо тэгээд ингээд л одоо бараг л тэр трактороосаа би ойчих гээд байгаа юм чинь. Тэгээд л одоо нэг арай чарай тэр айлдаа очиж ийсэн. Одоо энэ Жэнс Экватор гэдэг одоо хэдэн хүүхдүүд нэнд байгаа. Тэд нарт тусламжаа үзүүлэл анх иржээ л. Тэгээ би ер нь 900 гаруй хүүхдийг ихэрж авсан. Анх энэ сумд бол одоо хүний хэмжээний салбарт их хэрэгчээр ирээд нэг тушаалаараа явж агаад 2011 10 онд одоохонд юу яасан тэтгэвртэй гарсан. Тэгээ 11 оны 3 сар хүртэл ажиллаж агаад одоо бүр өндөр смеха тэтгэврийг аваад гарсан хүн байгаамаа. За өнөөдрийн энэ уулзалтанд ирж амжаагүй Дамжин жоо гэдэг бүгсэн байна. Одоо сумын хамгийн өндөр настан хүн байж байгаа манаас өмнөд тэрэндээ эрүүлэн хийх хүсье. Мөн одоо тэр манайхны одоо хуучин ажиллаж байсан сүүлэгч Энг цэцэг уран чимэг тогооч уран чимэг байна. Мөн Доржотор гэдэг нэгтлэн үе цогтгой байна. Цогт гэдэг өгсөн мөн одоо ганс гэдэг нэг сайхан үгэн байдаг байлаа. Ийм улсууд манай одоо Тэнгэрээс бид нарыг харж байгаа баха. Тэгээд мөн одоо би бас нэг юунд яхтаа нэг хүндхэн дуудлага хэлэх гээд марчиж намайг нэг дуудлаганд тойролтоор явж байсан чинь нэг хүн мотоциклоос очиод нэг залуу юу төмсгөө бүр ингээд яраад 2 төмсөн ингээд гараад ирсэн. Шүүн орой болчихсон. Бид нар ч нэг хаалгаар нь айлын хаалгаар ингээд мотоциклын гэрэл тусгаад дээр нь манай энэ жолооч буйнаа одоо дэм бариад тэгээ дэнгийн гэрэлд би тэр хүнийхэд юу ойж байгаа ойдлыг тэгээд ариутгаж ороод уяад яасан. Тэгээ тэр хүн маань одоо бол одоо сайхан эрүүл сарвал ихэр хүүхдийн аав болоод явж байгаа хүн байна. Энэ өдрөө бол одоо миний бас энэ олон жил ажилласан юм бас нэг бахархал гэж боддгийн. Миний одоо ихэрж авсан 900 гаруй хүүхдээ бол одоо зарим нь эмч сувилагч одоо засаг дарга хийхгүй юм байхгүй сайхан улсууд байна. Тэднэрдээ ч гэсэн эрүүлэн сайн сайхныг хүснэ ёо. За намайг Дэчингийн Монкор гэдэг 84 онд ирээд энэ дорнотод шилжиж ирээд уул би өмнө говь хүн л дээ. 83 онд нөхөр маань нас ороод тэгээд би тэрнээс болоод ах トゥ уг бараадад энд ирсэн. Энд ирээд нэг 20 жил ажилласан. Тэгтээ бас янз бүрийн юм хийж явлаа. Бригадын юм байгаа юм ч одоо тэгээд нэг жил салбарын эрхлэгч хийгээгүй байхгүй ердөө бодоогүй ч юм байхгүй хийгээгүй ч юм байхгүй бүтээсэн ч ажилгүй тэгээд өдий 20 жил энд 20 жил ажилласан. Нийтдээ 31 32 жил ажилласан юм уу та бас. Тэгээд би чинь бид нар чинь нэг үе яхад сайхан л байлаа. Анх ирэхэд оюун цэцэг маань байсан тандгаас өшөө таньдаг хүн байхгүй шүү дээ. Оюуна жолооч байсан. Та бүрүүдээс их зогон бөгч, бүрөөсрөө өгч хорлоо. Адсая эдийн тэр хамт ажиллаж байсан. Тэгээд одоо дуудлага явна. Одоо багийнхаа бүх иргэдүүдийн эрүүл мэндийг хариуцаж явна. Тэгээд одоо мотоциклтай явна, морьтой явна, явган явна. Зарим үед
явах үе таарна. Янз янзын юм таардаг. Одоо тэр үе чинь та нар шиг ингээд гоё шипризээр хүн тарьдгүй л өнөө. Муса зүүнүүд нь эргүү болчихсон. Тэр муса зүггүй чи манай аав чинь уран юм болохоор үзүүрлээд ирэлж байгаад. Тэр ажил сонгоны юу гэдэг чинь хатгадаг зүүнүүд чи хачи юм ирэн штэ нэг ингээд мохойсон юм. Тиймэрхүү юм манай эмнэлгийн зүү шипризэн буцалгаж хүн амтан тайрын одоо тэгдэг л байлаа штэ. Тэгээ ирэлсэн зүгэн тамтгил нь бас тусгай тамтгил энэ ч одоо нэг үзүүртэй зүг. Тэр нотоос үйж тамтгил нь эзүүргүй зүгээр хүн хатгахаар чинь бас хэцүү шүү дээ байж бод пүтгээд орно шүү дээ хүнээс сонсрооч. Тэгэл бүхэл үйлчилгээг л хийж байлаа. Зарим үед ч моциклтэй шаралсан хүний дуудлаганд энэ төр холоос наадмын 10-ны өдөр шаралсан хүний дуудлага нь моциклтэй явж ирж байлаа. Трактортай явж байлаа. Явгонч явж байлаа. Янз янзын юм үзэж байлаа бид нар. Тэр үтгээ хэл ширнэнгийн авгаагээд олон төрсөн 13 дахь төрөлд. Тэгээд манай машин юунд засаж ижил тэрийг би яаж мэдхөд тэр үгдийг мэдхгүй ш. Тэгсэн чинь одоо тэгээд төрөхөө төрөөд ирлээ ширнэнгийн авгаар ламбутад өгч. Тэгээд өнөөхөө чинь яах вэ гэсэн чинь унаа байхгүй. Өнөө машин тэрэг дистейшн нэгдлийн машин тэргэнд хэлэх зав байхгүй. Тэгээд өдрийн автобусанд өнөөхөө ч аваад суудсан. Одоо бүсийн дээгүүр навчаад албан журмаар дэш нэгээд албатаад 13 дахь төрөлт чинь намайгийнхаа хүлээх үедээ тэр автобус чинь зогсдог газараа зогсно. Өнөө хүн амаа буулган суулган тэгээд жигжил нэг амьдлын үүдэнд ирлээ тэгсэн. Украин одоо хүүхэд гарах нь яах вэ гэж байна. Гүрийгээд байгаараа. Гүрийл гэж байгаа тэгээд нэг юм хүлээ авахт нь орвоогүй юу. Өнөөгч чинь одоо өмдөнтөө төрчлөө Ламбутад өгч. Тэгээд би ч эмч дуудаад байсан чинь Гамбут байсан. Гамбут эмэгтэйчүүдээ эмчээсэн. Тэрийг дуудаад явахсан чинь Гамбутын бас өшөөрөнд байна үдээ. Хөөе хүн төрлөө гэсэн чинь юу хүн төрдий ингээд өнөөгч чинь тэгээд ааж явах шиг нэг юм гараад ирлээ. Тэгэхээр зэрэг Гамбутын эмчийг дуудчихад өдөө гадаа гүгээд гарсан чинь эмч. Гозоны эмч алсын дуудлаганд явах гэж байгаа хүн амтнаас мөнгө цаас аваад л яаж юм. Тэгэхээр гозоны эмчийг л чирч авчираад бушуул наад хүлээ авах хүн төртлээд ямар хамаатай эмчт нь ялахгүй гэсэн. Тэгэхээр өнөөхөө чинь чирч авчираад өнөөмдөнд гарсан хүүхдийн бариулчлаа. Гозоны эмчээр. Тэгээд атгсууд нь тэрэдийг яаж хад цааш нэ эмдгийн өрөөг аваад орхон зэрэг нь Ламбутад агчих өмдгийг угаа зогслоо шүү дээ би чинь. Тэгжил явсан үнтэй хөглөнөө алий. Трактортай чойжин орлогон авгаа гэртээ төрхгөө өвдөж байна. Тэгэхээр дээр нь одоо яад үлээ гэсэн чи хажууд нэг трактор өргөнө юу боёно моёныг дуудах цаг байхгүй шүү дээ. Наад тань дуудаж явах үү. Тэгээд трактор өн хэнэрч явуулаад тэгээд трактортай үүдэр аим хүргээд өгсөн чинь эмчин загинж байна. Трактортай хүн авчрахтаа яад юм. Төрөх гэж байгаа хүн авчрахтаа яад юм гэв. Тэгээ нөө хоёр ихэр хүүхэд төрсөн байхгүй. Зэрэгчээс. Тэгжил хөглөөж явлаа да вэ ч одоо тэгжил явсан хүнтэй. Иймэрхүү ажил хийж явлаа. За тэгээд 70 жилийн ой мэндийг ахмадууд одоо тэгээд энэ баян түмэн сумын бүх ард түмэн 70 жилийн ой баярын мэнд төргийа. Баяр хэлцээ адсаа гэдэг би 1984 онд Дорногын ангахыг төгсөж ирээд оюунагч дээр анхудаа ирж яаж ажиллаж байсан. Оюунагч даргаар нь байсан. Тэгээд энэ хэдийн дунд орсон чинь ингэж орж ирээд авирлагдаад ирсэн чинь гом бөгч шууд гэж байгаа намайг. Одоо нөгөө хэд чи ирээгүй шууд чи үзэлгээ үүсгээл мадаа эмчи өөрөө ороод үзэлгээ үз. Тэртээ зэргүй чи хойрлогдоод ирсэн юм чи. Би тэгээд ороод одоо цагаан юу халаатаа өмсөд одоо хүнээ үзэж эхэлдэж шүү дээ. Тэгээд бид манай хамтарлан чинь бас нэг совилагч асрагч масыг дутагдaltaй бол нэгнийхээ ажлыг нөхөж хийгээд зарим үед ч одоо совилагчийн ээлжинд эдэр ороод гардаг л байсан. Энэ эмнэлгийнхээ уртлын байранд нэг жижиг өрөөнд бид байрлаж байсан л да. Тэгээд ер нь ман тэр үед чи одоо Малтай лагер гэж нэлээд хоол тэндээс дуудлага үзээд ирнэ. Эргээд Малтай лагер руу явна. Явахгүй гэж байх биш. Бэрм руу алах нь бас 2-3 км шүү бэрм чинь. Бэрм руу алах нь эргээд ирнэ. Тэгэл жимэрхүү ажил их нэг нэгийнхээ бас ажлыг нөхөд сайхан хийж өсөө.
Тэгээд зарим үед бол юу гон бөгштэй туслана. Юуг нэмээ найруулж өгөн цаана ороод юуг нь асууж агаад гараад юуг нь асууж агаад энийг найруулад өгөн. Тэр үед ч отхон цэцэг гэж совилогч байсан. Отхон цэцгийг дусахгүй яхаа аргагүй. Хаяа бид нэр ороотохоор нөгөө отхон цэцэгчиндээ очиод хон нь ороод тэнд очиод даалуу тоглолт чинь бид чинь нөхөр нөхрхий тэр үед ахт нь сайхан тоглолдог. Хаяа тэр даада үлзэгч нягтан нэрв байсан. Тэр их тэндээ очиод хаяа хон нь тэгэл сайхан байлаа да. Тэгээд би 84 он төгсж ирээд Жамбаа эмч өндөр настай бүтгэртэй гарах гэжсэн тэр хүний ахын ажлыг аваад тэгээд баригадын жаргалтын баригадын эмчээр ажиллаж ирлээ. Ингээд үе үеийн ахмадууд болон эмнэлгийн ажилчид нартай 70 жилийн оюун баярын мэнд хүргье. Сайхан баярлалаа. За бид бүхний одоо түүхт 70 жилийн ойн үйл ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа нэг томоохон ажлын нэг хэсэг болох контент буюу одоо түүхэн баримтад одоо үйл явдлыг харуулсан ийм контентыг бид бүхэн бүтээж байгаа. За энэхүү контентыг бүтээхэд үе үеийн ажилчид болон одоо ажиллаж байгаа ажилчдын маань одоо дурсамж, яриа, түүх намтрыг одоо чухалчлан оруулахыг бид бүхэн хичээж байгаа. За үүний бас хажуугаар тухайн эмнэлгийг түүхэн 70 жил болтол одоо хөгжид дэвшихэд анх байгуулагдсан цагаас хойших одоо ажилчдын ахмад ажилчдын маань ажилчид манаас харваагийн мөнх усыг үзэж одоо бид бүхний дунд одоо түүх дурсамжаа ярих одоо хараахан боломжгүй ийм нөхцөл байдалтай байна. За үүнийг бид бүхэн бас хайж одоо гээхийг хүссэнгүй. Гэхдээ одоо тэдгээрийн маань үр хөөхөд ачцээ одоо бүхнийг энэ өдөр бас урин дуудаж энэхүү контентынхаа нэг их хэсэг болгож байгаадаа бид бүхэн бас их таатай одоо хүлээж авч байна. За өнөөдрийн урилгыг бас хүлээж авсан үе үеийн ахмад ажилчдын маань үр хүүхдүүд ачцээ нарт бас баярлсан талархснаа илэрхийлье та бүхэнд. За тэгэнгүүт энэхүү контентынхаа дурсамж ярианы хэсгийг би манай хамгийн анх багамжийн салбар нэртэйгээр байгуулагдчихсэн хүн эмнэлгийн салбарын маань анхны эрхлэгч одоо багамжаар ажиллаж исэн аюушийн Жамбаа эмчийн маань хүү болох Цогтоотор ахыгаа бас дурсамж яриагаа үлдээнэ гэж хүсэж байна. За юуны өмнө энэ одоо түүх 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Баян Түмэн сумынхаа эрүүл мэндийн төвийн хамт олонд одоо баярын мэндийг хүргэе. За мөн одоо бас миний аавтай хамтран одоо ажиллаж байсан ахмад буурлууд тэдгээрийн өөр хүүхэд одоо ажиллаж байгаа нийт одоо хамт олонд одоо бас хамгийн сайхан бүхнийг хүсээрөөё. За миний аав аюушийн Жамбаа нь болохоор одоо анхны одоо бас хүний баг эмчээр бол одоо ажиллаж байсан. За аав маань одоо бас энд одоо амьдралынхаа нэлээд үгсийг одоо бас өнгөрөөсөн. Олондоо бол одоо Жамбаа доктор гэдэг нэрээр одоо ийм одоо алдарсан юм байгаа. Би өөрөө л одоо бас энэ хүний хамгийн отхон хүү. Тэгээд энэ өдөр одоо бас аав хатлаар одоо ийм ярих завшааныг олгож байгаа бас эмнэлгийн хамт олон удирдлагатаа бас баярснаа илэрхийлье. За миний аав нь бол одоо аюуш гэдэг одоо ээжээрээ бол олгуулсан. За үндсэндээ бол аав нь бол одоо энэ одоо Дорнод аймгийн хуучнаар одоо 10 сумын гүнгийн хэд одоо лам юм байсан байгаа. Хүртэн баарамцалтай Жамин Шаруу гэдэг. 37 онд одоо хүн хэлмэглэлээр одоо цаасдуулсан. Тэгээ одоо ээжээрээ овуулаад ингэ явсан юм байгаа. За бага залуу наснаас одоо хөдөө аж ахуй. За тэгээд одоо санитар, за энэ чи чиглэлээр одоо ингэ сураад одоо ингээс энэ одоо Баян Түмэн сумдаа болоод Адуун чулууны уурхай, Хэрлэн сум, за Чойвсын сумд одоо бас Чойвсын хоттой одоо бас хүний багамжаар ажиллаж байсан. За ялангуяа бас энэ Баян Түмэн сумд ажиллахдаа бол миний одоо хүүхд байхын дурсамж өгдөг. 4-р агтаа. За одоо энд одоо бас 4-р агийн одоо хотод багт одоо энэ манай Цэрэн найдвар дарга гэдэг бригад нар байсан. За энэ үнтэй одоо бас ах トゥ сайхан юм нөхрөлж олон жил одоо бригадын дарга нэг нь одоо бригадын эмч гэж одоо морьтой эмч нэртэйгээр явж исэн. Хоёр богцтой одоо ганцгалж чад тэндээ одоо бас энэ тариагаа хийгээд явдаг. Ер нь гоцоо бас өөрөө энэ моринд ирэмгийн хүн байсан.
Тэгээд ер нь эмнэг дошин морь ундаг. Тэгээд тэрийг нь бас нутгийн нэг өгнө. За чи юм дандаа байнга нэг эмнэг морь унчих юмаа гэдэг дарлага боломжтой бас өгчээсэн гэж ярьдаг. Тэгээд байнга одоо энэ ард орныхоо төлөө, энэ нутгийнхаа төлөө одоо бас амьдралынхаа ихэнх цагийг одоо зориулсан юм байсан. Тэгээд 1988 онд одоо гавьны хамт гарсан. За тэгээ миний одоо хүүхэд насны эмнэлэгтэй бас их сашгүй холбоотой байдаг. Мэдээж одоо аавыгаа дагаад энэ хуучин эмнэлгийн үегээр ирнэ. За тэрэнд одоо бид нар бас энэ тухайн эмнэлгийн үеийн одоо энэ одоо манай информатор байж энэ тэр үеийг л одоо энэгээрс шагналаа тоглоод явж исэн. Одоо миний санахын тэр Орсын эмчгээд байсан тэдний хүүхдэд тэргээл. Тэгэхээр эмнэлгийн үнд бол ороход тийм сэтгэл юм үеиг байдаг шүү дээ бас. Өнөр нь тийм цаанасаа нэг тийм хүүхэд наснд тэгэл тод үлдсэн. Өнөр нь их сод тэр сайхан одоо ер нь одоо эмнэлэг гэж одоо хүний одоо ард иргэдийн хамгийн гол одоо эрүүл байх одоо гол үндэс эрүүл байх одоо эмнэлгийг байгуулалтаас салшгүй холбоотой. Тэгээд ингээд энэ бага насны дурсамжийн хувьд бол бас энэ эмнэлэгтэй бол маш салшгүй холбоотой гэдэг юм аа. Тэгээд за аавын маань хувьд бол одоо тэгээд энэ ер нь одоо бас Баян Төмс сумда ажиллаж амьдарч байхдаа бас давхар моринд одоо бас нэлээдгүй цаг хугацаа зориулсан. Тэгээд энд одоо бас өөрөө морин дуртай тэргээр одоо олон сайхан одоо хурдан хурцлгуудаа ууж уралдуулж байсан. За тэгээ ингээд өнөөдөр одоо энд түүхт 70 жилийн аваа тэмдэглэж байгаа Баян Төмс сумын хүн эмнэлгийнхээ одоо удирдлага уртаа тахта одоо удирдлага хамт олонд нь болоод миний автаа мөр зэрэгцэн ажиллаж байсан одоо хамт буурлууд одоогор одоо Тэнгэрийн оронд байгаа ч гэсэн тэдгээрийн өөр хүүхдэд нь одоогийн одоо хамт олонд нь эрүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг одоо өөрийн одоо томах экватор, уран тогс, алхаа батар болоод миний зүгээс гэрүүлэхээ зүгээс дахин төлөв хийж байгаа юм хүлээж авна уу. За өдөрөнд нэг өдрийн мэндийг хүргэе. Намайг Өдгөн Дүүрэмаа гэдэг. Миний ээж 1965 онд Савдөгчийн гүрс төрсөд Сумын Баян Төмс сумынхаа эмнэлэгт 22 жил ажиллаж байгаад тэгээд гавьныхаа амралтанд ороод одоо Бурхны оронд байгаа ч гэсэн өнөөдөр бид бүгдийг энд ирж эмнэлгийн 70 жилийн ойд оролцож ортой эмчтэй ярьж нэг өөрөөхийг дагшуулж өгье гэж яриад тэгээд нэг өөрөө дагшуулж байна. Өнөөдөр тэгээд энэ өрөөг дагшуулж хүлээлгэж өгч байгаадаа маш их баяртай байна. Ээжийн маань 2 дүү Улаанбаатар хотод амьдардаг. Батболд Сэрмаа гэдэг 2 хүн байгаа. Би өөрөө хүүгийнхэн том, дээрээ нэг эгчтэй, дараа 3 дүүтэй. Ингээд эмнэлгийн хамт олондоо эрүүл анх аз жаргал хамгийн сайн хүмүүнийг хүсээ өрөөж ажилтны өндөр амжилт хүсье. Миний ээж болохоор хүүхэд байхдаа ээжигээ дагаад заримдаа эмнэлгээр хэрнээ. Тэгээд зөндөө олон хүчтэй дурсамжуудаас санаанд орж байна. Тэгээд нэг удаа би эмнэлэг дээр ээжигээ дагаж ирэнгүүтээ нойр хүрээд байхаар нөгөө эмнэлгийн ажилчдын нөгөө хувцас салах өрөөнд ороод хайрцагт ороод унтцсан. Цаасаа хайрцаг байхаар тэрэнд ороод унтчихсан. Тэгээд намайг нөгөө нэг эмнэлгээр нэг хайгаад нэг эрэл сурал болж байсан. Бас нэг хөвгөлтэй юм бэ тий. Тэгээд бас нэг бодож байгаа зүйл болохоор нөгөө тэр үед нөгөө их хөрөгч нар нөгөө хүүхдүүдэд нэр өгчдөг гэсэн. Тэгээд нөгөө учир нь нөгөө эцэгчүүд нөгөө хүн ээжээс нь одоо нэр өгүүлэхийг хүсдэг байсан учраас бид нар чинь эмнэлгээс гарахтаа л бүгдийн нэртэй болоод гэртээ очдөг байлаа. Тийм учраас одоо тухайн үед бол их хүүхдийг ихэрж авсан их хөрөгчийг те хүн ээжийг маш их тийм хүндэтгэлтэй ханддаг байсан илрэл юм а гэж би боддог. За ингээд нөгөө ээжтэй минь хамт эрүүл мэндийн манаа хамтдаа ажиллаж байсан, хамтран зүтгэж байсан Ахмад буурлуудтай болон одоо ажиллаж байгаа хүн эмнэлгийн салбарын хамт олондоо эрүүл хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. Ажлын амжилт хүсье. За эрүүл мэндийн салбарыгаа түүх 70 жилийн ойг дэмжүүлж байгаа үе үеийн ахмадуудын үр хүүхдүүдэд хуран цугларсанд байна. Тэгээд урилгаар хүрэлцэн ирсэн хүүхдүүдтэй, эмчтэй талархлаа, хамт олондоо баярлалаа. Би бол одоо Дондог Самбагийн Алтан цэцгийн том охин Булган гэж байна.
Тэгээ миний ээж энэ нэмлэгийн асрагч байсан, босол олондоо алдартай, бүдүүн алтаа гэж байсан. Хоёр алтаа л байсан, бас л ялчгүй ялгаа харахгүй. Бүдүүн алтаа, жавх алтаа гэж хоёр ялгадаг байлаа. Тэгээ бидний эрүүл мэндийн салбараас гээд манай ангид ихэд аюу олон хүүхэд өгдөг гэсэн. Ингээд хичээлээ тараад бид нар 7 8 уул ингээд нэмлэг рүү бүгд ээж рүү аав руу явна гэж явдаг, хичээл тараал ирдэг. Ирээд бүгд нэг өрөөнд хичээлээ хийдэг. Тийм сайхан цаг үе, тийм хамт олон байсан. Тэгээ би бас өөрөө гээд энэ нэмлэгтээ бас 95 онд тоогоочор ирсэн. Миний ажлын гараагаа эхэлсэн газар маань өнөөдөр би 30 жил болсон тоогооч хийгээ явж байна. Тэгээ бас давхар өргөцсөндөө бас талархаж байна. Биднийг урилгаар уурж авчирсан эмнэлгийн хамт олон болон уртаа эмчтэй маш их баярлалаа. Энд хорон цугларсан үр хүүхдүүдтэй маш их баярлалаа. Миний ээж л энд эмнэлэгт насаараа совилогч хийж ажилласан үе юм аа. Ээж минь үеийн совилогч нар бол одооны бол эмнэлгийг баг бие даагаад авчуулсан түүхтэй хүмүүсүүд ээ. Жишээ нь хүн төрхөөр ирэхэд төрүүлждэг, анхны тусламж үзүүлждэг, бүгдийг арын заадаг тийм үеийн хүмүүсүүдийн үр хүүхэд юм аа. Тийм учраас ээжээрээ бахархгүй байхын аргагүй. Ээжигээ дагаж эмнэлгийн уур амьсгалаар амьдарч ирсэн учраас эмнэлэгт ээлтэй сэтгэлтэй байдаг юм аа. Үүний үр дүнд ээжийнхээ нөлөөгөөр би насаараа өвдөхгүй явах эрүүл мэндийг хамгаалах ажлыг сурсан юм аа. Энэ бол эмнэлгийн ажилчны ар гэрийн ажлын үр дүн гэж би ойлгодог. Жишээ нь манай ээж 5 6 дахь ангид байхад сахарын шижин гэж өвчин гарчээ гэж ярихад л би сахар эцэн хүн хүрдэг гэж ойлгоо. Насаараа сахар идэхгүй өнөөдрийг хүрж байна. Энэ бол юусэн ажилчдын амьдралын орчингийн үр дүн гэж би боддог. Үүнийш нөлөөгөөр би сургуульд 30 жил багшил тэтгэвртэй гарчаад эрүүл мэндийн чиглэлээр дорны ангаа ухааны мэрдан сувг нээх чиглэлээр найзтайгаа хамтарч ажилладаг. Энэ чиглэлээрээ энэ эмнэлгийнхаа хамт олонтой хойшид хамтарч ажиллана гэж хүсэж байгаа. Тэгээд миний ээжтэй ажиллаж исэн хамт олонны үр хүүхдүүд байна. Бүгдийг бид нар бол өөрснөө маш сайн мэдэх ийм нэгэн сайхан түүх болж үлдэж байна. 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа эмнэлгийн хамт олондоо энэ туран цугсан бүх хүмүүстэй эрүүл энх аз жаргал сайн сайхан мөхнийг хүсье. За сайн байцгаана уу? Юуны өмнө Баян Түмэн суманд эрүүл мэндийн салбар үүсэж өгсөний 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тус байгууллагын хамт олон удирдлага албан хаагч та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж сэтгэл амгалан бэлэг төгөлдөр сэтгэл саруулахын үлзийтэй сайхан өрөөдийг өргөн дэвшүүлж байна. Миний ээжийг Лувсангийн Отхон гэдэг. За тус эмнэлэгт бараг 30 жил ажилласан. За асрагч, угаагч, сувилагч ер нь бүхэл ажлыг хийж байсан. За бид бүхэн ээжээсээ 9 үлээ. За сүүлийн 6 хүүхэд бол тус эмнэлэгт төрсөн. За тус эмнэлэгт ээжтэй минь хамт ажиллаж байсан монхор эмч, буйна жолооч, тогооч, уран чимэг, гөөгч, өндөр гөөгч, чарлаа, гомб гэх бүгдээрээ тус нэртэй сайхан бурлуутай хамт ажиллаж байсан. За бүгдээрээ энд эмнэлэгтээ төрсөн. Намайг гэхэд сосрогч их барьж авсан. Манай дүү гэхэд гомб өвч хүлээж авсан. Бүгдээрээ л дүү гэхэд одоо чарлаа гомб өргөж өгсөн болохоор энэ чарлаа гэж бүгдээрээ нэртэй. Бүгдээрээ хичээлээ тараад ээж дээрээ ирнэ. Энэ эмнэлэгтээ болоод маш татна өсцгөөсөө. Манай болохоор бас нөгөө жамбаа эмчтэй их найз байсан. Тэгэл жамбаа эмчээрээс хүүхдүүд бид ч одоо 9 үлийн эмчэндээ өвдөж барих янз бүрийн асуудал гарна. Тэгэл нэг жамбаа эмчигээ дуудана, альсгүй өөрөө гүйчжэл хүүхдүүдэд үзүүлнэ. Тэгэл жамбаа эмчийн тэр бор богц байхад юм бол тэгэл ерөөсөө эдгэн. Тэгэл миний баг байхад миний нүд их өвддөг байсан. Тэгэл ээж дагуулж ирээл оюуны эмчид үзүүлээд л ердөө оюуны эмч нэг юм бичээд өгөн тэнгүүл хажуудлын өрөөнд ороод гомб эмч рүү ороод гомб эмч нэг өмнө хариулаад өгөн. Тэгэхэд ерөөсөө идэхгүй гэж байхгүй. Тэгэл үнэхээр зүгээр аймаг явдаг өвчин гэж ер нь байгаагүй тухайн үед ерөөсөө үнэхээр сумандаа эмчилждэг. Мандаг алтан гартай эмчнэр байсныг дурсан санахад бас сайхан байна. За тэгээд саяхан мэт боловч одоо ээж аав маань бүгдээрээ энд одоо ажиллаж исэн жилүүд маань саяхан мэт боловч одоо бас 20 30 жил өнгөрсөн байна.
сайхан буурлуудаа дурсан ярихад бас бахархалтай сайхан өдөр байна. Тэгээд ойн баяраа тэмдэглэж байгаа та бүхэндээ амжилтыг хүсье өрөөё. За юуны өмнө энэ өдрийн мэнд төргий. За одоо ингээд 70 жилээ тэмдэглэж байгаа эмнэлгийнхаа байгууллагын хамт олон энэ ч одоо урьж одоо ээжийг минь одоо ингээд яриулах боломж олгосон та бүгдээ баярлалаа. За миний ээжийг бол Батбаянгийн Отгон цэцэг гэдэг Улаанбаатар хотын иргэн. Тэгээд 1975 онд аавтай минь нийлээд анх Дордод ирээд тэгээд 4 хүүхэд гаргасан байдаг. Би айлын бол 2 дахь нь. Миний дор 2 эмэгтэй байдаг, дээр нэг ах байдаг. За тэгээд миний ээжийн ажлын гараа бол хамгийн анх бол Дорнот аймгийн нэгдсэн эмнэлгээс дотрын тасгаас. За тэн чи болохоор хамгийн эхлээд цэвэрлэгч хийдэг гэсэн. За тэгээд цэвэрлэгч хийж байгаа хугацаанд тэр үед цэвэрлэгчийн курс гэж явдаг байсан юм байна. За тэр цэвэрлэгчийн курс дамжаанд суралцаад тэрийгэ төгсөөд энэ Баянтүмэн сум томилогдож ирсэн. За энэ Баянтүмэн сум томилогдож ирээд энэ ч тасралтгүй 20 жил ажилласан байдгийг. За тэгээд миний ээжийг чинь тэгээд юуныхан чинь тэгээд одоо дугуй цагаал гэдэг энэ олонтоо дугуй цагаал мөр Отгон цэцэг гэдэг нэртэй. Тэгээ ер нь тэгэл ингээд ээжнээс ингээд ягаад ер нь биднээс чинь жоохон тэгэл бас ингээд аав маань ингээд юу тариа бригадад ажилладаг. Тэгэл нэг эдэнд ирсэн ч эдэн жоохон хүүхэд тэгэл стайл энэ эмнэлгийгээр үндсэндээ хүүхдний бага нас маань. Тэгээд юунээс ээжлээсээ буугаад тэр нь Отгон цэцэг суд солдгоо тэрний суд солдгоо гэж буцаагаал аваад явна хөрхий тэгэл очиод суд сайлдаг байсан юм шиг бай. Тэгээд ээж минь тэгээд агүй тийм юм нийтч агүй тийм юу одоо хүмүүстэй их нийтч тийм хүн байсан. За тэгээд ер нь тэгээд алтан бортноор гэж ярина те. Одоо сувдагч байсан. Одоо тэр юу нь бол алтай агчтай их гардаг байсан. За тэгээд профессорын гэгчтэй чинь тий. Энтгээ их гардаг байсан. Тэгээ бас олон хүүхэд их барьсан. Тэгэл одоо жишээ нь одоо наргамжуугаанд орж хэний өөц баярагийн өөц гэдэг ер нь олон давсаа ээж гэдэг түрүүний нэг юуны хэлдэг шиг нөгөө одоо нөгөө хээж барьждаг юугээ тариагаа чиждэг ийм юутэй байсан. Тэгээ миний санаанаас ердөө гардггүй 1986 оны айхтар төмөр болсон юм. Тэгээд тэр үед чинь ээж профессор их хоёр жижигүртэй байсан. Тэгээд би чинь жоохон одоо тэр чинь 6 настай юуны галзуухаар дамжаад тэгээд цаашаа гарангуудаа ингээд налуусан шат байдаг гэсэн. Тэгээд шатаар дээш гараад эмнэлэг дээр гараад ингээд өндлцөөд л одоо ингээд тэгээд гүүсэн дэгдгэлсэн хүүхэд байдаг гэсэн. Тэгээд тэр төмөр бол айхтар юу гэсэн. Тэр бол санаанаас үрд гардаггүй. Сум байтугай Дорнот аймгаараа л нэг болсон. Улсаараа нэг юм болсон юм дөө тэр чинь. Тэгээ ер нь хүүхэд нас манд одоо тэр ингээд манай анги чинь одоо тэр эмнэлгийн юунд яадаг чи одоо ингээд гомбөгчийн одоо аптек байсан тий. Аптек байсан. Гомбөгчийн одоо манай Мөнхөл байна. Одоо тэр Буйнаахын хүү Чулуунбаатар байна. Одоо тэгээд манай ган зэрэг бид чинь одоо энэ аптекаас чи одоо нэг асүрийн хүчил гэж нэг бор цаастай нэг байдаг гэсэн. Тэгээд тэрийг чинь одоо гуйж авна, гуйхгүй ч авна. Тэгээд одоо завсруулаад гүүгээд л одоо тэгээд дуусамжч бол тэр байна да. Тэгээд ээж минь тэгээд юу яаж байгаа дурсж байгаа маш их талархалтай байна. Одоо сонсож байгаа ах л доо. Одоо тэгээд бодож байна. Тэгээд энэ боломжийг олгосон таад маш их баярлалаа. Тэгээд үеийн одоо ажиллаж байгаа өмнө яаж исэн хүмүүстэй ойн баярын мэнд хүргье гэж дэвшүүлээ да. За сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Баянтүмэн сумынхаа 70 жилийн баярын мэнд хүргье. Би сургууль төгсөөд 88 онд анх уран чимэгч тэтгэвртэй гарч ирсэн. Тэгээ би тоогоочоор 95 он дотор ажилласан. Тэгээд 95 оноос хэн профессорын асрагч өндөртэй гарсан. Тэрнээс хойш би 97 он хүртэл ажиллаж ирсэн. Тэгээд нөгөө цуг ажиллажсэн 2 алтайгч, гогоо хорлойгч, шүрээгч, алтайгч энэ дэдтэй эрүүл сайхан хамт олон сайхан байсан. Хэдүүлээ бас ээлжинд гараад би чинь гал тогоонд ажиллаж хахад алтайгч, бүдэ алтайгч айсрын тогоогоо би угаагүй чи угаа гээл.
Тэгээд хэдүүлээ бас муудах үедээ мууд, сайдах үедээ сайхан хамтаад байсан. Тэгээд соёлогч инкэгчтэй бол би ер нь байнгын гардаг байсан. Тэгээд нөгөө асрагч нартай нөгөө юунд ордон ш нөгөө насрангууд нөгөө цуг ордог, ноорогт ордог гэсэн би инкэгч би айгаад байна гэсэн. За хэрэггүй. Тэгээд хөрхөө сайхан хамт олон байсан. Бидэд чинь нөгөө ороо дуудлаганд явна. Инкэгч хоёлаа хойдог ах оюуна гिचд дуутахаар явж байгаа байхгүй. Тэгсэнд хойдог ах нохоо ирэнгүүд хоёлаа гашаан дэгвэр даваад орсноо мэдхгүй. Тэгэл ингэ хүй оюуна гिच нөгөө хойдог ах оюуна гिच цаад талд нь хойдог ах цаана байж газ гараад ирж байгаа юм шиг. Тэгээд аюу хөвгөлтэй гоё хамт олон байсан. Одоо өнөөдөр ингээд 70 жилийн хойд өргөдөж ирсэнд уртаа эмч олон хамт олонд нь эрүүлэнг сайн сайхныг хүсье. Одоогоос 25 жилийн өмнө буюу 2000 онд би анх ангаах төгсөөд Баянтүмэн сумынхаа эмнэлэгт их хэмжээр ирж ажиллаж байлаа. За энэ үед бол анх одоо эмч гэдэг эрхэм нэрээр дуудуулах юм сайхан цаг мөчид энэ яг л энэ эмнэлэгт ажиллаж ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгэхээр тухайн цаг үед бол надтай хамт сайхан эмчнэр, бага эмчнэр, сайхан эмнэлгийн ажилчид хамт ажиллаж маш их өмг төшөг болж ажиллаж байсан. За өмнөөс дурдах юм бол одоо оюун цэцэг гэдэг манай бага эмч, ихэрэгч бага эмч байсан. За үнэхээр мундаг, туршлагатай, олон жил ажилласан, түшиг толгууртай, мэдлэгтэй ийм сайхан эмчтэй хамтарч ажиллаж байсан. Энэ эмч маань бол тухайн үед бол бага эмч, ихэрэгч бага эмч, дүн бүртгэгч бага эмч гэдэг ажлыг бол хослон хийж байсан. Тэгэхээр эмнэлгийн бүхэл ард талыг дааж одоо мэдээ тайлан гаргахаас эхлээд одоо эмнэлгийн тусламж үйлчлэгийг үзүүлэхэд маш их тусламж нөмөр нөгөөлөг болж ажиллаж байсан. За үүнээс гадна мөн багийн бага эмчнэр манайх чинь тухайн үед бол орггүй амбулаторийн тусламж үйлчлэгээ үзүүлдэг байлаа. Тэгэхээр баг болгон дээр багийн бага эмчнэр ажиллаж байсан. За төвийн баг дээр бол манай монхор эмч, за тэгээд урд бол манай отгоо, за тэгээд манай чимгээ энэ хамт ажиллаж байсан. За тэгээд ер нь бол амбулаторийн тусламж үйлчлэгээ үзүүлж байсан болохоор харьцангуй бас тухайн үед бол цөөхөн баг бүрэлдэхүүнээр бид нар үйл ажиллагаа явуулж байсан. Манай Нярвар алтан цэцэгч маань, за манай жолооч буйнаах бид хэд бол ажиллаж байсан. За галч маань ган зэрэг ах, за тэгшээ гэд хүмүүс бол ажиллаж байсан. Эдгээр хүмүүстэйгээ бол одоо ч уулзахад их сайхан сэтгэл татна, сайхан байдаг. За тухайн үед ч 2000 оны өвөл бол маш их зудтай өвөл болж исэн. Алдарт одоо хөрч жилийн зуд болж исэн. Дээр нь одоо шүлхийн өвчин гэж гараад аймаг даяараа бол маш их цартахлын хэмжээнд шүлхийн өвчин гарч исэн учраас одоо маш хүнд нөхцөлд бол өвөлжчихсэн бид нар. Тэгэхээр энэ аймаг тойроод одоо ер нь бол аймгийг тойроод бол Баянтүмэн сумын нутаг дэвсгэр байдаг учраас одоо алсын дуудлага, янз бүрийн эмнэлгийн тусламж үйлчлэгээ, аслагдсан айл өрхөдөд очиж үзүүлдэг эмнэлгийн тусламж үйлчлэгээг бол одоо буйнаахтайгаа, за дээр нь одоо цас хугчаар галч нарыгаа аваад ингээ явдаг гэсэн. Тэр жил бол маш их зудтай, маш их цастай, хүнд өвөл байсан. Хэдий боловч одоо маш сайн туршлагатай, жолоочтой байсан учраас буйнаах минь одоо тэр өвөлжөнгөө л зас зүсэж явж ер нь бол айлч газар явахтаа шөнө өдөр хэдий үед ч ер нь бид нар цасанд сууж янз бүрийн хүнд бэрхшээлийг бол үзээгүйгээр сайхан тэр өвлийг давж исэн. Манай буйнаах бол үнэхээр туршлагатай, нямбай чимбай ажилдаа маш их сайн гарчсан ийм туршлагатай сайхан жолооч түшигтэй, хөдөө гадаа явхад бол маш их түшигтэй. За тэгээд ер нь бол айлууд, айл өрхүүд хаана цусдгөө, хаана өвлжиж, хаана намарчдгвэ гэдгийг бол одоо бүгдийг маш сайн мэддэг учраас хизээч одоо төөрнө гэж бол үзээгүй. За тэгэхээр одоо өвлийн хүтэн шун, битүү цасны дотор ямар ч замгүй юм нөхцөлд л одоо яг л айлынхаа дээр ингээл буугаад очдөг ийм мундаг туршлагатай, ийм сайхан жолоочтой ажиллаж байлаа. За намайг анх ажилд орж эхлэхэд бол оюун цэцэг гэж мундаг бага эмч хүлээж авч ирсэн. Тухайн үедээ бас сумдаа олон жил ажиллажсэн маш их туршлагатай,
одоо ер нь бол их хэмжээс тутгааргүй их мэдлэг туршлагатай ийм сайхан түшигтэй багамч маань байсан. За одоо ч байна. Тэгээ оюуныгч маань ер нь тухайн үед бол их баригч багамчийн ажлыг мөн дүн бүрдэгч багамчтай хамтран хийдэг байлаа. За сумын тэрл бүхэл мэдээ тайлан одоо бүх зүйлийг бол манай оюуныгч бол гарын 5 хуруу шиг мэддэг, ба бэгөө мэддэг. За жилийн эцэст оны эцэст одоо сумын мэдээ тайлан өгнө гэж маш том ажил болдог. Энэ тайлан дээр бол манай оюуныгч бол ямар ч асуудалгүй ингээд мэдээ тайлангаа ястаас сайхан ингээд өгөөд ингээд гарчдаг. Ер нь бол бүх зүйлээ гартаа оруулчихсан юм сайхан юмч байсан. За дээр нь намайг ажиллаж явах хугацаанд бол манайх одоо хийн дэгдэлгүй хүүхэд нялхсан дэгдэлгүй юм сайхан ажилласан байгаа. Энэ бүхэнд манай түшиг толгууртай оюуныгчийн маань одоо хувь нэмэр маш их байхаас гадна одоо бас бусад одоо бага эмч нарын маань одоо хувь нэмэр маш их байсан. Ер нь бол эмнэлэг багаараа маш сайхан ажилладаг, бүх хүн ажлаа маш сайхан мэддэг ийм хүмүүстэй хамтарч ажиллаж байсан. Тэр цаг үеэ дурсахад бол үнэхээр сайхан байдаг. За би анх 2000 онд буюу одоогоос 25 жилийн өмнө анагаах төгсөөд анх энэ суманд одоо их эмч мэргэжлэр бол томилогдсон ирж ажилласан байж байгаа. За тэр цаг үе маань бол одоо хэдий 20 гаруй жил өнгөрсөн ч гэсэн өчигдөрхөн мэтэл сайхан санагдаж байна. Тухайн цаг үед бол манай эмнэлэг за орггүй хэвтүүлийн эмчлэг тусламж үйлчилгээ үзүүлдэггүй, зөвхөн амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан учраас одоо харьцангуй бас цөөхөн одоо боловсон хүчин хүний нөөцтэйгээр ажиллаж исэн байна. За үүнд бол бага эмчнараас дурдах юм бол оюун цэцэг ихч байна. За тэгээд төвийн бүс дээр монхор эмч байсан. За хөдөө болохоор урд 2 дугаар баг дээр отгоо эмч маань. За тэгээд чимгээ гэд бага эмчнэр ажиллаж исэн. За нэрвар манай алтан цэцэг ихч ажиллаж исэн. За мөн өнрөө гэд манай одоо миний ойролцоо насны өндөр сайхан охин бүсгүй бас манай багамчаар ажиллаж байсан. Бас лимийн сангаа хариуцаад бас их урдах ажилдаа нямба чимбай ажилдаа эзэн болсон юм залуухан бүсгүй ажиллаж байсан. За тэг хамтран ажиллаж байсан хүмүүсийгээ одоо эргэн дурсаж одоо эргэн уулзахад энэ үнэхээр сайхан байдаг. За мөн галч туслах ажилтнаар бол манай ганцраг ах тэгшээ гэд залуучууд бас хамт ажиллаж байсан. За тэгээд түүхт эмнэлгийнхаа 70 жилийн ойг тохиолдуулаад энэхүү сайхан эмнэлэгтээ ажиллаж исэн үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, за нийт ажиллагчдаа, ахмад буурлуудаа баярын мэнд хүргээд эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн 70 жилийн баярын мэндийг хүргэе. За намайг Сүхбаатар Өвгтэй оюун хонд гэдэг. За би 2008 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн хүний хэмжээ мэргэжлэр төгссөн. 2008 онд анх Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвдөө хуваарлагдаад од гэрэл эмчийнхээ удирдлаганд ирж ажиллаж байлаа. За 2008 онд ирж ажилласнаас хойш эдгээр 25 он гэхэд 17 жил эмчийнхээ мэргэжлэр ажилласан байна. За Баянтүмэн сумын эмнэлэг маань бол Баянтүмэн сум ер нь бол миний хувьд ажил болон амьдралынхаа гараг эхэлсэн ийм түүхтэй байдаг. За сумын эмнэлэгт ажиллахад бол хамгийн гоё нь бол хамт олон байдаг. За хамт олон маань бол эмч, бага эмч, үйлчлэгч, цувлагч, жолооч гэхгүй бүгдээрээ хүмүүсээ таньдаг болохоор бол энэ үйл ажиллагаа явахад бол маш төхөн байдаг. За ер нь бол дуудлаганд жишээ нь явлаа гэтэл жолооч маань бол газраа мэддэг. За энэ айлд очиход ийм хүн байдаг шүү. Ингэж харьцсан энэ хүн маань ийм зовиртой хөвчлэн дуудлага өгдөг гэж биднэрт одоо байнга нөө залуу эмчийн хувьд биднэртэйгээ төшөө тулгуурлуулдаг байсан. За миний хувьд болохоор оюунаа эмч маань бол хамгийн их төшөө тулгуурлуулдаг байсан. Бага эмч гэсэн энэ нутаг орондоо олон жил ажилласан залуу эмчнэрийн хувьд бол хамгийн их төшөө тулгуур маань болдог ийм хүн байсан. Мөн жолооч буйнаах маань бол бас их төшөө тулгуур болдог байсан. За тэгээд ер нь бүх эмч ажилчид маань бол бүгдээрээ ингээд хамт олон найрсаг байсан болохоор бол эмч гэдгийн гараагаа эхлэхэд бол хамгийн их надад төшөө тулгуур болдог байсан. За одоо бол би Дорнод аймгийн бүсийн онцлог эмчилгээний төвийн халдвартын нэгдсэн засгийн эрхлэгчээр бол ажиллаж байна. За энэ хамт олон маань анх намайг ингэж үлгэдэж аваад эмчийн гараагийн маань зөв тавьсан учраас би одоо болтол энэ эмчийн мэргэжил сонирхолтой. За энэ ингээд ажил амьдрал маань дээшлэхэд ч гэсэн энэ хамт олонны хүч хөдөлмөр бас их байна гэж үздэг. За ингээд Баянтүмэн сумынхаа түүх 70 жилийн ойн баярын мэндийг хүргээд за үе үеийн ахмад эмч, сувилагч, ажилчид
бүх хүмүүстээ ойн байрын мэндийг хүргэе. Та бүхэндээ бас эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсээрээ. За төрлөх сумын маань эрүүл мэндийн төвийн түүх 70 жилийн он баяр энэ жил тохиож байна. Тэгээд манай сумын хүн эмнэлэг бол миний аав ээжийн ажил амьдралтай салшгүй холбоотой. Тэгээд аав маань хүн эмнэлгийнхээ анхны төрийн тусламжийн автомашин ирэхэд жолоочоор нь ажиллаж байсан. Ээж маань асрагч совлогчоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвртэй гарсан. Тэгээд энэхүү түүхт аавын хүрээнд бас аав ээжтэйгээ хамт ажиллаж байсан ахмадууд тэр дотроо одоо бас нэрийг хэлье гэж бодож байна. Эмжөө эгч, гомб эгч, хөрөвсрэг эгч, хөрөвдаш эгч, монхор эмч, туул эмч, оюун зул эмч, оюун эмч гэдэг мөн жолооч буйнаа ахтаас энэ түүхт баярын мэндийг хүргье. Тэгээд мөн өнөөдөр сумынхаа иргэдийн эрүүл энхийн манаа зогсож байгаа эмч эмнэлгийн ажилтнууд сумынхаа эрүүл мэндийн төвийн удирдлагуудад түүхт баярын мэндийг хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Дорнод аймгийн Баянтуман сумын хүн эмнэлэг үүсэн байгуулагдсны түүхэн 70 жилийн ой мэндийг нутгийнхаа нийт иргэдэд дэвшүүлж мэдчилж байна. Сумын эмнэлгийнхаа 70 жилийн ойн түүхийн хуудасны нэгэн хэсгийг бичилцэж явсандаа баяртай байдаг. Анх миний бие 1994 онд анагаах ухааны их сургуулийг төгсөөд Баянтуман сумынхаа эрхлэгчээр ажиллахаар ирэхэд сумын засаг даргын хамт олон, сумын эмнэлгийн хамт олон маш дотноор хүлээж авсан. Манай хамт олон сумын иргэдийнхаа эрүүл мэндийн төлөө гар сэтгэл нийлэн ажиллаж, мэрэгжил ур чадвараа дайчлан ажилладаг байсан маш сайхан хамт олон байсан. Тийм ч учраас бид аймагта, суманда байнга ажлын амжилтыг үзүүлэн ажилладаг байсан. Анх оюутны ширээнээс дөнгөж ажлын байранд ирэхэд ах шиг минь, эгч шиг минь тусалж байсан бага эмч Самдан Шарвын оюун цэцэг жолооч цогийн буян тах нартаа байнга талархаж явдаг шүү гэдгээ энэ 70 жилийн ойн эндэр дээрээс та хоёртай хэлэхэд таатай байна. За тухайн үед бидний хамт олон дунд ажиллаж байсан, одоо байхгүй ч гэсэн бидэнтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байсан сувилагч Б Отгон цэцэг, энэ энх цэцэг, асрагч Д Алтан цэцэг нарыгаа өнөөдөр би дурсан санахыг хүсэж байна. За ингээд сумын эмнэлгийнхаа, сумын иргэдийнхаа эрүүл мэндийн төлөө улам ихийг санаачлан улам сайн ажиллаарай гэж эмнэлгийнхаа хамт олонд ажлын их амжилтыг хүсье. Сумын иргэддээ эрүүл мэндийн дээдийг хүсье. Бүх хүнд сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ өнөөдөр сумын эмнэлгийнхаа 70 жилийн ойн баярыг маш сайхан тэмдэглээрээ хүн бүхэн эрүүл байгаарай. Дахин уулзахын өрөөл тавья. Баярлалаа. Сайн байцгаана уу? Та бүхэндээ Баянтуман сумын эрүүл мэндийн төвийн 70 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Одоогоос 50 жилийн өмнө анагаах ухааны дээд сургуулийг хүний ихэмч мэргэжлэр төгсөөд Дорнод аймагт хуваарлагдсан улмаар аймгийн эрүүлэг хамгаалах газрын дарга Бадарчин тушаалаар Баянтуман сумд салбарын эрхлэгч ихэмчээр ажиллах томилолт аваад анхныхаа ажлын гарааг эхэлж байлаа. Надтай хамт Дорногов аймгийн анагаах ухааны дунд сургуулийг их эрхч эмэгтэйчүүдийн эмч мэргэжлэр төгссөн оюун цэцэг эмч маань хамт ажиллаа эхэлж байлаа. Тухайн үед эмнэлэг маань Чомбонхуу, Нацагдорж, Жамбаа гэсэн бригадын 3 бага эмчтэй эдгээр эмч нар маань сумын төвөөс аслагдсан малчтад эмнэлгийн тусламж үйлчилгээ мотоциклаар явж үзүүлдэг байлаа. Сумын төв дээр сувилагчаар гомб, гөлгөө, сосор нар, асрагчаар магсармаа, отгон, дулам сүрэн нар, тогоочоор уран чимэг ихч маань ажилладаг байлаа. Салбар нэмэгдснээр оронтой маань 2-оор нэмэгдлээ. Аж ахуйн даргаар ганс өх, Нярваар, Бямба нар ажиллахаар боллоо.
Эмнэлэг маань галалдаг байртай, зөөрийн устай, нэгдлээс өвлийн идэж болон түлшний модыг хуваарлж өгдөг. Түлшнийхаа модыг өөрсдөө хөрөөдөж хагална. Идшээ өөрсдөө бас янзлан асрагч цовлогч маань очиж гидсэн арилгана. За ажилчдынхаа цалинг аймгийн эрүүл мэндийн газрын санхугаас очиж авдаг. За тэр үед одоо эмч 700, соёлогч нэг 400, багамч 400, соёлогч нэг 180 орчмын цалинтай байсан шиг санаж байна. За тэгээд эмнэлгийн машин байхгүй учраас эмч нар одоо оюун чимэг бит хоёр дуудлаганд явгаар явна. За бүр нэг онцгой тохиолдолд яг нэг Белорус одоо тэр үед нөгөө салга амбан гэд нэрлэдэг тэрүүгээр бас нэг ганц нэг дуудлаганд явна. За тэгээ бусад цагт явгаар явна. Оюун эмч хоёр ажлаа юунаас эхлэх тухайгаа ярилцаад хоёулаа шинээр ирсэн учраас сумынхаа хүмүүсийг бол танихгүй. Тийм учраас айл өрхийнхөө судалгааг эхлээд гаргая. За тэгээд дараагаар нь сумын төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудын судалгааг гаргая. За үүнийхээ дараагаар хуваар гаргаад энэ хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулъя. Тэгжээж энэ дундаасаа одоо 0-1 насны 1-3 насны өндөр настай хүмүүс жирэмсэн эхчүүдээ олж аваад тэднийгээ хяналтанд авч ажиллалаа. За эдгээрээс гадна эрүүл мэндийн яам болон эрүүлэг хамгаалах газраас ирсэн тушаал тогтоол удирдамжуудын дагуу тусгай төлөвлөгөө гарган ажиллаа явуулж байлаа. За үүний нэг жишээ бол одоо төрхийн өмнөх байртай болсон явдал бол бас том амжилт байлаа. За 1977 онд эмнэлэг одоо шинэ байранд орж улам сайхан тогтчиж ажил маань ч гэсэн одоо гарт ороод жигдэрсэн ийм үе байлаа. Эмнэлэг маань одоо шинээр эмийн сантай болсон. Эмийн сангийн одоо эмийн санч Адлууш гэдэг хүн ажиллаж байлаа. Сумын иргэд эмийн сангаар чөлөөтэй одоо үйлчлүүлж дутагдах юм тариагаар тасрахгүй байлаа. За ингээд яриад байвар олон сайхан түүхтэй сайхан ажлууд хийгддэг байлаа. Та бүхэндээ эрүүл мэндийн төвийн 70 жилийн ойн баярын мэндийг хүргээд цаашдын чинь ажилд улам их өндөр амжилт гаргахыг хүсэн өрөөё. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг Америк нэгдсэн улсын Вашингтон хотоос мэдчилж байна. Тэртех 2002 онд анх анагаах ухааны дээд сургууль төгсөж ирсэн төслийн жоохон охин Баянтүмэн сумын эмнэлэгтээ эмчээр анх ирж ажиллаж байлаа. Тэгээд тухайн үед бол 2 бага эмчтэй, 1 жолоочтой зөвхөн амбулаторийн цэцэн үйлчилгээ үзүүлдэг жижигхэн эмнэлэгт анх ирж байснаас санаж байна. Тэртех ажиллах одоо 10 жилийнхаа хугацаанд бид бол өргөжин дэвшсээр 20-од ажилтнтай 10 гаруйг хэвтэн эмчлэл хортой болон өргөцсөн байдаг юм аа. За миний бодлоор бол анхан шатны эмнэлэгт бол ажиллаж эхэлснээр бол эмч болох суурийг маань маш зөв тавьж өгч одоо дараагийн шатлал 2-3 дугаар шатлал хүртэл ажиллахад маань маш их тус тэхэн болсон гэж би үздэг. За одоогоор миний бие Америк нэгдсэн улсын Вашингтон хотод эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг орлон суралцж байна. За энэ бүхний цаана эмч болох суурийг маань зөв тавьж өгсөн Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн үе үеийн ажилчид, үе үеийн эмч нар, сувилагч нар, бага эмч нар туслах ажилчдаа үргэлж талархаж явдаг. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Та бүхэн маань сайхан баярлаарай. Түүх 70 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн төвшүүлье. Баярлалаа. За би Намнангийн Долгосрын гэдэг юм байна. За 1950 онд Дорнот аймгийн Чавсан сумын хулстай төрсөн. Тэгээд одоо 1950 онд Дорнот аймгийн Чавсан сумын төрсөн. Манай аав ээж би Баянтүмэн сумын онгол хүмүүс. За би 1950 онд Дорнот аймгийн Чавсан сумын төрсөн. Тэгээд миний аав ээж хоёр 10 сумын 1-р огийн Ойдын Намнан гэж хүн байсан. Ээж Цэрэн Дулган гэж хүн байсан. Би өөрөө аав ээжийнхээ асрамжинд 8 нас хүрээд
Дорнтой аймгийн Төмөр замын 8 жилийн дунд сургуульд сурч 7 дугаар анги төгсөөд тэгээд Чаалсан хотын сувилагчийн нэг жил 6 сарын сестрагийн сувилагчийн курст сурсан. Багийн сувилагчийн сургууль төгсөд өөрийнхөө Баян Түмэн сумандаа хуваарлагдаад очоод багийн 1-р багийн сувилагч хийж ирсэн. 1-р багийн бага эмчийн салбарт очиж сувилагч хийгээд бага эмчийн салбарт 2 жил ажилласан. Бага эмчийн салбарт 2 жил ажиллаад манай бага эмчийн салбар цомтгогдоод Баян Түмэн сумын эмнэлэгт сувилагчаар ирж ажилласан. 68 онд Баян Түмэн сумын хүн эмнэлэгт ирж ажилласан. 1950 онд Төсөлдөлөн сувилагчийн сургууль сурч төгсөөд 67 оны 8 сарын 1-нд 1-р багийн сумын Баян Түмэн сумын 1-р багийн сувилагчаар ажиллаж ирсэн. 1-р багийн сувилагчаар 2 жил ажиллаад 68 онд 1 жил ажиллаад 68 онд Баян Түмэн сумын хүн эмнэлгийн сувилагчаар ажиллаж эхэлсэн. Тэр үед би одоо мороор л явдаг байсан да. Нэгдлээс надад 5 мор хуваалж өгч ирсэн. Тэр 5 мор нь ерөөсөө унж чадахгүй дошгон мор учраас зангийн мэдхгүй мор учраас өөрийнхөө амийнхаа мороор үйлчилж ирсэн. Сумын хүн эмнэлгээс би 71 он хүртэл ажилласан. 67 оноос 71 он хүртэл ажилласан. 71 он хүртэл ажиллаад гэр бүлийнхээ хүнийг дагаад аймгийн төвд шилжсэн. Гэр бүлийн манай хүн аймгийн мал эмнэлгийн эрхлэгч болоод шилжээд гэр бүлийн хүнээ дагаад Чаалсан хотын төвд шилжсэн. Чаалсан хотын төвд очоод би 1 жил хүүхдээ харж гэртээ техникний амралттай байжгаад өрхийн эмнэлгийн сувилагчаар ажиллаж байсан. Тэр 7 дугаар хорооны өрхийн эмнэлгийн сувилагчаар ажиллаж байсан. За сумын эмнэлгийн хүн эмнэлгийн байр гэж ямархуу байр байв? Сумын хүн эмнэлэг ийм байр тэр үеийн одоо жижиг модон манайхны үгээр бол эрээний үйлдвэрийн тийм жижиг модон байшин байсан. Тэр жижиг модон байшны 2 угшилсан тийм баруун талдаа эмчнэрийн суудаг, зүүн талдаа эмчилгээгээ хийдэг тийм өрөөтэй. Тийм 2 өрөө байр байсан. Ер нь тэгээд манай сум чинь аймгийнхаа төвөөс 12 км-тэй байдаг учраас ерөөсө хүндрэл өгсөн хүндрэл өгсөн хүмүүсийг бол аймгийн эмнэлэг шилжүүлж хэвтэрж эмчилүүлдэг байсан. Намайг ажиллаж яхад больниц байгаагүй. Больниц байгаагүй амбулатороор үйлчилдэг учраас шөнө өдөр өглөөний тариануудыг өдрийн тариаг бол амбулатор дээр ирээд хүмүүс хийлгчдэг. Хүүхдийн цагийн тариаг бол дандаа шөнө гадуур явж хийдэг байсан. Манай эмнэлгийн 70 жилийн ойд эмнэлгийнхээ 70 жилийн ойд баярын мэнд хүргье. За тэгээ ажилтан ажиллагсад эмч сувилагч ажилчдаа бүгдэнд нь 70 жилийн ойн баярын мэнд хүргье. Сайн байцгаана уу миний нутгийн ард түмэн. Би Жамбагийн их баатар байна. Миний аав эмнэлэгтээ эмчээр ажиллаж сумын эмнэлэгт эмчээр ажиллаж байсан учраас бид нэр тус эмнэлгийн түүхэн ойндуудад ач холбогдол өгч ханд өгсөөр ирлээ. Аав маань эмчээр ажиллаж байхдаа олон хүний амь насыг аварч эрүүл мэндийн төлөө нойр хоодгүй зүтгэж байсан хүмүүс ярьдаг. Энэ жил эмнэлгийн маань 70 жилийн ой тохиож байгаа явдалд эмнэлгийн эмч ажилтан та бүхэнд ойн баярын мэнд эрүүлийн гал зэрэг сайн сайхан бүхнийг хүсье. Сайн байцгаана уу? Дорн аймгийн Баян Түмэн сумын хүн эмнэлгийн 70 жилийн ойн баярын мэнд хүргэе. Тус эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан Чумбуугийн охин Инктуя байна. Миний аав Чумбуух нь Уурхангай аймгийн Наринтэй сумд онцгийн 8 дэх болон мэндэлсэн. Миний аав Улаанууд хотын бага эмчийн сургууль төгсөөд тус эмнэлэгт
хүний баг эмчээр ажиллаж байсан. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэж байсны төр засгаас өмнө улаан загамлын хүндэт тэмдэг цайшаалын өмнөх засгийн газрын жуух хүчээр шагнагдж байсан. Миний ээж Доржин даалгал Ленинград хотын совилогчийн сургууль төгсөж ирээд тус эмнэлэг совилогчаар ажиллаж байсан. Нийт нутгийн зан олондоо хүн эмнэлгийн 70 жилийн ам баярын мэнд хүргэе.